Урьдчилгааны хувьд болохоор 30% урьдчилгаа өгөөд компани 5 жилийн хүүгүй үйл эзэмшдэг байгаа. За hi guys бигээ тэгээд шинэ бичлэгээ зуулж байгаа баяртай. Тэгээд миний хувьд болохоор үйл хөдлөлтөй холбоотой влог бичлэг хийдэг байгаа. За тэгээд өнөөдрийн влог бичлэг гэх юм бол би нисэгт байрлах юм шүр тоотхоны гадаа ирсэн байна. За тэгээд энэ компани шүр тоотхоны амжилттай хэрэгжүүлсэн компани маань дараагийн төсөл болох Саруул Дэнжгээд бас энэ шүр тоотхоны ойролцоо буян тухайгийн ард хэрэгжиж байгаа тийм төсөл байгаа. Тэгээд яагаад өнөөдөр ингэж онцлоод хийсэн бэ гэх юм бол залуу гэр бүлүүдэд хамгийн тохиромжтой юм санагдсан жижиг метр квадраттай үнэн боломжийн тэгээд 30% төлөв төлчих юм бол 5 жилийн хүүгүй хувь лизингтэй байгаа. За тэгээд хэдүүлээ ороод дэлгэрэнгүй мэдээлэл авцгаа би одоо борлуулалтын албаныхын гадаанаас бассан байна. За тэгээд хамтдаа орцгоё. Борлуулалтын менежертэй. За сайн байна уу? За борлуулалтын менежер Баярмаа Саруул Дэнж хотхны. За борлуулалтын ингээд хоёлоо хотхноо танилцуулах гэсэн маш олж хийнэ. За энэ одоо ертөнцийн зүгээр бол энэ бол нэг урагшаа харсан барилтаа байгаа. За ийшиг харангууд баруун ийшигээ зүүн. За энэ болохоор ингээд хойшгоо гэсэн үг. Тэгэхээр хоёулангийн нэг ярьж байгаа бол энд буян тухай спорт төсөлбөр энд байгаа гэсэн үг. За энэний урд талд энэ нэг барс худалдааны төвөг баригдах төлөвлөгдсөн байгаа манайд. За нийт бол ер нь бол цогцлбор хотхон бөгөөд 7 блок хотхон байгаа. За 1800 зээл орон сууц. За тэгээд эхний 2 блок маань энэ AC гэсэн 2 блок маань 27 оны 1-р улиралд ашигласан даа. За энэ дээр бол ерөнхийдөө захиалга дүүрсэн. 2-2 хувьлсан байгаа. За энэ дараагийн BD гэсэн блок дээр болохоор 27 оны 3-р улиралд ашиглалтанд орно. За тэгээд энэ дээр болохоор одоо юу хэмдэ жижиг 1-2 өрөөнүүд бол ерөнхийдөө 70% та зарагдсан байна. Тэгэхээр бас нэг 20-30% сонголттой байгаа гэсэн үг. За тэгээд хотхныхоо хувьд болохоор бүрэн сутгамал металл фасадтай газар хөдлөлтөд 8-10 бол төсвөртэй гэж явж байгаа. За тэгээд энэ юуныхаа хувьд болохоор цонхны энэ хэсгийн хувьд болохоор шилэн тагтаар хийж өгч байгаа. Манай шүүрт хотхны бодвол нөгөө хөөсөн металл фасадраас даваа талтай чанар нь илүү сайжирсан гэсэн үг. Тий. За тэгээд айл болгондоо болохоор ус цэвэршүүлэгч бас суулгаж өгч байгаа. Үндэсний усын аюулгүй байдал гэдэг үгнээсээ. За тэгээд хотхон дотроо болохоор ийм үйлчлэгээнүүд баригдана. Энэ болохоор 5 удаатай зочир буудал гэж явж байна. За энэ 5 удаатай зочир буудлын нэг давхартаа үйлчлэгээтэйгэр энэ дээр ийм баригдахаар ард нь блокийн ард баригдахаар төлөвлөгдсөн байгаа. За тэгээд энэний урд болохоор 161 дүүрсэн бол сая чи энэний асуугаар явсан гэсэн үг тийм. За эндээ болохоор үйлчлэгээтэй 2 давхар үйлчлэгээний төв. Энэ BC2-ын нааталтаа. Цааталт нь болохоор BD2-ийн цаатал байгаа нь болохоор цэцэрлэг гэсэн үг. Энэ жижиг хүн үү? Энэ жижиг болохоор цэцэрлэг байгаа. Тий, энэ хоёр дээр ингээд цэцэрлэг. Тэгэхээр улсын сургууль цэцэрлэгтэйгээр энэ дээр болохоор нөгөө барс хүнсний зах энд орж ирж байгаа. Барс 2 гэдгээр орж ирж байгаа. Тий. Тэгэхээр та барс зах 2 юм уу тий? Барс зах 2. Тэгэхээр та хэд мань гарч ирээд цэцэрлэг сургуультайгаа ойрхон за тэгээ үйлчилгээний төвүүд буюу цахтайгаа ойрхон болчихно гэсэн үг. Тэгэхээр энэ шиг ингээд оршин суугчд маань хүнсээ худалдаж авахаар л ийшээ орчиж болно. Тэгэнгүүтээ энэ болохоор энэ BD чи 27 оны 3 дугаар улирал B1C1 A1 болохоор 28 он явж байгаа гэсэн үг. Тэгээд ер нь бол нийт хэсэг нэг 28-аас 30 он хүртэл. Тэгээд өөр асуух хоёлоо юу бэ? 2 өрөөс. Хэдэн метр квадраттай одоо нөгөө юуны сонголт байгаа лээ тий. За одоо өрөөний сонголтууд нь BD2 дээр болохоор 37-тай 2 өрөө байгаа. За мөн нэг өрөө байгаа. Нэг өрөө нь болохоор 2814, 2892 гэсэн нэг өрөө байгаа. 37 м квадрат нэг болон 2 өрөө байгаа гэсэн үг юм аа тий. 37-тай 2 өрөө байгаа. За ерөнхийдөө энэ нөгөө палан зургийнхын юугаар ингээд харуулж л та таадтай. За энэ дээр болохоор 2814-тэй нэг өрөө, за 2892-тэй нэг өрөө, за тэгмээд 3792-тэй жижиг 2 өрөө. За тэгээд 46-тай 2 өрөө, 51-тай 2 өрөө. За 51-тай 2 өрөөний хувьд болохоор BC гэсэн 2 сонголттой байгаа. За 4590-тэй бас байгаа. За 3 өрөөний хувьд бол 57-тай 3 өрөө, 71-тай 3 өрөө. За тэгээд 46 байгаа гэсэн. Тэн дээр 46 бол нэг 2 ширхэг байгаа. За энэ AC2-ыг дүүрчээд байгаа дээр 2 дээр болохоор 46 2 ширхэг, 51 нэг 2 ширхэг, 71 нэг 3 ширхэг байгаа. 2 ч юм уу. За тэгээд үрж ин. Энэ дээр болохоор хоёуланд нь 37 ч байна, 46 ч байна, 51 ч байна. 3 дугаар. Тий. 27 оны юу лөө? 27 оны 3 дугаар. 9 сард гэсэн үг. 9 сард орно. Тий. 1 2 дээр нь бол жоохон одоо юу лээ?
захиалга цөөрцөн байгаа. Тий, захиалга цөөрцөн буюу дүүрсэн. Дүүрсэн. Ерөөсөө Одоо нэг 3 4 5 6 7 хэдэн блок лээ? Нийт бол 7 блок гэж явж байгаа. Одоо бол 5 үлдсэн 5 блок дээр нь бол захиалга боломжтой. Тий, яг зөв. Тий. Тэгэхээр одоо нэг бас суураас нь нэлээд захиалга өгөх юм бол арай хямдарж байгаа дүүн нь. Суураас нь өгөхөөр ер нь бол яг өмнө нь бол хямдралтай байсан. Одоо болохоор суураасаа гэвэл яг энэ эд дээр бэлэн төлтөр байвал хямдрах магадaltaй. Дээрээс хувийн эзэнгийн нөхцлөөр болохоор манай дээр бол 3 сая 800 явж байгаа. Аха. Тэгэхээр нөгөө нэг би бас бодоод байна л да. Гадаадад ч юм уу эсвэл одоо энэ залуу хосуудад яг илүү жоохон төлхөө бас хандсан те жижигхэн метр квадраттай тэсээ нэг одоо нөгөө нэг төлбөрийн нөхцөл нь бас уян хатан байгаа шүү дээ. 30% төлчих юм бол үлдсэн 5 жилдээ хүүгөө хувь эзэн гэдэг хамгийн давуу тал тавьчих тийм. Тэгээ хэдүүлээ нэг тооцоол гаргаад үзэх үү одоо нэг жишээ нэг. За 27 м квадрат бол нэг 2 хүн амьдарч тийм байна. Би нэг Солонгос бас нэг 20 м квадратыг амьдарч ирсэн. Яг гой болоод идэх байхгүй юу? За ингэж байгаа. Одоо хоёулаа төлбөрийн нөхцөлийн хувьд ингээ харчих л да. За тэгвэл урьдчилгаа 28 м квадрат дээр гэх юм бол та 32 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд за тэгээ сарын төлөв сая 200 төлөөд явах боломжтой байна. За 3792 дээр гэх юм бол 43 сая 200 өгөөд сарын төлөв сая 600. За энэ бол маш боломжийн бааз. Тийм байна тий. За тэгээд ер нь бол нэг 30 сая таах тэгэл байртай болчих юм. Болчих юм байна тий. 5 жилийн сар угаасаа түрээсийн мөнгө чинь тэгэл нэг сая 200 байгаа штэ ер нь дундаж тий нэгээс хоёр нэг өрөөж. Түрээсийн төлдөг мөнгө л ер нь өөрийнхөө байр. Яаж ижаагаал нь 30 таа болгочихлоо юм байна тий. Тийм 30 таа болгочихлоо. Тэгэл за тэгвэл одоо барилгынхаа нөгөө юуг нь мэдээлэл авах юм. Давхуртаа хэдэн айлтай вэ? Давхуртаа болохоор ерөнхийдөө 9 айлтай гэж байна. Тийм. Тэгэд одоо орчин үеийн одоо мэдээ шил болон металл фасадтай тэгээд даваалтай тий. Шилэн тагттай. Бас дээрээс нь 161 дүүр сургууль хотон дотроо байгаа. Хотон дотроо байгаа. Тэгээд эндээ цэцэрлэг баригдана, үйлчилгээтэй. За энэ дээр хүнсний зах баригдана. Тэгэхээр чи одоо ерөнхийдөө бол яг нөгөө хүмүүсийн одоо өргөн одоо нүүдтэй наазахын хэрэглээнүүдтэй бүрдсэн байгаа шүү дээ тий. За тэгээд энэ дээр болохоор ил машины зогсоол бол хангалттай байна тий. За тэгээд дулаан гараж бас байгаа. Дулаан гараж хүүхдийн тоглох талбай гэхээр бас эндээ нэг шийдэд өгсөн байна. Эндээ шийдэд өгсөн. Энэ одоо зогсоолууд байна гэсэн үг шүү дээ. Зогсоолууд байна. Энэ зогсоол байна. За энэгээр болохоор ингээд энэ хүүхдийн тоглоо. Тэгээд шууд сургууль цэцэрлэгээ шууд энэ бас сургууль байгаа тий. За тэгээд нөгөө дулаан гаражийн хувьд болохоор юм байгаа бас байдгүй нөгөө. Энэ хавцны юу вэ? Бас хүүхдийн холбооны талбай юу? Тий. Одоо ингээд энэгээр анхаар ингээд энэ нэг сакс гэсэн маац тий. Ингээд нийлүүлээд ингээд ер нь хүмүүсийн хотны ихэнх хэрэгэд баг энэ хавцаана баг төвлөрөл бас байж болох юм байна. Агаар салхилуулаад болно гэсэн үг тий. Тэгээд ер нь бол бас айгу зогсоолын хувьд бол хангалттай байна. Дулаан гаражны хувьд болохоор урьдчилгаа 30% өгөөд 3 жилийн үйл эзэн хийх боломжтой байгаа. Юун дээр гараж дээр тий. Гараж дээр бас юм байна. Тэгэхээр бас айгу таатар өсөлттэй байгаа дааз тий. Тийм байна. Тэгээ үйлчилгээний төв дээр болохоор бас юу яаж аа шүү. Нөөцлөгийн төв биш үү тий. Энэ дээр энэ үйлчлэгийн төв нь одоо юуны үйлчлэгийн төв? Одоо энэ чинь барс нөгөө зах мах болчлоо шүү дээ тий. Тэр нь юу бизнес ч юм уу, үсч юм уу тий. Бизнесүүд рүү орох нь шүү дээ. Худалдангууд одоо нөгөө авж байгаа хүмүүсүүд маань тий бизнес гэж болж юм тий. Өсч байгаа сайхан шүдний имлэг гэл тий. Бүх зориулалтаар ер нь энэ хүмүүст яг ямар хэрэгцээ байна тэрэнд нь тохируулсан үйлчлэг үзүүлж байна. Тэр хэрэгцээг нь тэр асуудлыг одоо худалдаж авч байгаа хүмүүсүүд маань өөрсдөө тий тэрийг одоо юу юм бэ өөрийнхөө бизнесийг нэгээд явах боломжтой гэсэн. За тэгээд тэр нөхцөл нь болохоор за үйлчилгээний төв бол ер нь хотын төв 7-оос 9 сая хооронд байгаа шүү дээ. За нисэх ярамгаар ч гэсэн тийм байгаа. Манай дээр болохоор ерөөсөө 30-аас 50% нөгөөд үлдээлийн бас 60 сарын хөвөл эзэн гэж. Тэгэхээр нөгөө бас энийг нөгөө онцлогдож байхдаа нөгөө өмнөх хэрэгжүүлсэн төсөл болон барилгын компаниг нэгэсэн тий. Тэрний талаар нэг гэдэг. За манайх болохоор нөгөө хүч хөрс сод гэдэг компани байгаа. За хүч хөрс сод компани маань болохоор өмнө энэ шүр тодхныг амжилттай ашиглалтанд оруулсан байгаа. Бас ерөнхийдөө 2000 айлаа. Тэгэхээр яг өмнөх нөгөө нэг юм сайн байсан учраас дараагийн төсөл нь бол ингээд нэг дараагийн итгэл төрүүлцгээр байгаа гэдэг. Төрүүлж байна. Хоёрт нь гэх юм бол манайх одоо төслийн хувьд болохоор 1-2 блок ерөөсөй бариагүй. Нийт цогцлбор хотхон барьж байгаа даа. Тэрүүгээр бас таваа. Зөв. Ер нь тийм хүм зүгээр. Тэгвэл нэг хотын төгөөнд нэг ингээд нэг цамхаг барьсан. Тэгээд тэр нөгөө нэг ямар айгуу гад тий. Тэгэхээр тийм байхгүй. Тэгэхээр бас айгуу даваа талаалаа явчихж байгааз. Ингээ агаарт цэвэр агаарт тэгээд ямар ч нөгөө тэгээ нөгөө нисэх чинь болохоор тэр нөгөө нэг бас усны асуудал нь бол одоо яармгаа бодвол арай наашгаа гайгүй. Тэгээд ер нь бас нөгөө айл болгондоо манайх
бас зөвшөөрлөгч суулгаад өгч байгаа. Унтны усны бас зөвшөөрлөгч тийм бас хийж өгч байгаа. За. Ерөнхийдөө бол бас мэдээлэл нэлээд сайн авлаа л гэж ойлголоо. Ойлгож байна тий. Тийм. Одоо барилгын үйл өөр асуух зүйл байгаа юм. Байхгүй. Эсвэл нам ярьсан юм чи тий. Тийм. За тэгэл одоо тэгээ барилгын явцтай орж танилцсан юм байна. Барилгын явцтай гэх юм бол бид нар одоо нөгөө барилгын ажил явуулж байгаа учраас барилгын талбаар орох боломжгүй байгаа. Гэхдээ яг наан очоо бид нар өөрсдөө хараад үзэж байна. Айл блок нь уурсан байна гэл тий. Одоо энэ AC гэхэд бол одоо ингээд 14 15 давхар цутгалтай явж байгаа. Энэ наан дарах маань. Энэ хоёр болохоор энэ дээр болохоор 8 давхар. За өнөөдөр бол 9 давхар авсан баг. За энэ дээр болохоор 5 давхар. Авцсан байгаа явж байгаа юм тий. Тийм. Тэгэхээр нэлээд дэшээ маш хурдтай явж байгаа. Тэгэхээр 100 бол одоо бидний ерөнхийдөө ажиллаа хийдэг үү шүү дээ. Эхний блок нь хийцэн оргуулаа. 27 оны 1-р үлрэл орно. Орчин байна тий. Өвөл гэхэд бол нэг дахиад блок хийж юм хийхэд ашиглалтын найлууд нь орцсон яг нэг явж байгаа юм шүү дээ. Он гараал ер нь 1-р үлрэл. Тэгэхээр дараа нь 2 дахь блогоор уулзалтгал юм байна. Ер нь эхний блогоор бэлэн болчиход тий. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг нэлийн сайн авсан мах гэж бодож байна. Тэгээд за хоёлаа ашиглаж шүү дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн бол миний блогны доор комент хэсэгт сэтгэлдүүлдээгээрэй. За тэгээд яг одоо би саруул дэнж хотхоныхоо газар дээр нэрсэн байна. За би та нарт тэгээд одоо A болон C блок нөгөө 27 оны 1-р улиралд ашиглалтанд орох блокуудыг харуулъя. За миний яг чанх орд харж байгаа A блок. За энэ болохоор C блок маань одоо барилгын ажил явагдаж байгаа болохоор талбаар орох боломжгүй байна. За урталт нь бол 161 дугаар ингэ сургууль байна. Хүүхдийн талбайд ингээд яг гоё хүүхдүүд тоглож байна. Одоо энэ байр нь орох юм бол шууд улсын цэцэг нь хажууд нь байгаа юм байна. Хүүхдийн толгой энэ харчлаа. За тэгээ дараагийн блок нь бол 27 оныхоо 3 дахь улиралд ашиглалтанд орно гэжсэн. За ерөөхдөө бол газар дээр нь ингээд хаана бичлэг хүргэж чинь тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн бол миний YouTube суваг дээр DM үлдээгээрээ за мөн бас миний сонгоол property гэсэн пэйж байгаа. За миний хувь аккаунтлах BGD гэдэг аккаунт байгаа. Тэгээд тэр манай холбогдорой. За тэгээд баяртай дараагийн бичлэгээр дахин уулзаа. Дараагийн бичлэгээр бол Гумуда гэдэг нисэх Гумуда гэдэг төсөлтөөр танилцсан. Тэгээд дараагийн бичлэгээ үзэхийг хүсэх юм бол манай subscribe дараарай, лайк дараарай, share хийж өгөөрэй. За тэгээд миний бичлэг бол хөдөө орон нутаг болон гадаадад амьдарч байгаа монголчуудаа бас зориулаад Монголд ирэхэд ямар сүүлийн үеийн барилга байшин баригдаж байгаа юм. Яаж амьдруул ерөн зүгээр юм те орон сууцнд амьдрах хүмүүс бол хаусанд газар аваад ингээ баримтлах юм уу гэдэг бас олон гой мэдээллүүдийг оруулна гэд бодсон байгаа. Тэгээд манай хамгийн гол нь сувгаад лайк дараад дэмжиж лайк дараад өгөх юм бол илүү урамтайгаар дараагийн бичлэгүүд оруулах болно. За тэгээд баяртай.